Монголын ээлжтэй гарахад бэлэн болоод байна. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээрэн байсан юм шиг байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello, world. Let's create memories together. Шивэдийн Малма хотод ирсэн. Одоо буудлаа хүлээж авахгүй байцаач тийм. Малмод ирсэн байна да. Шивэд ч ёстой ус нэрээ гайхамшиг штэ. Шууд карантин ус штэ шивэд рүү, нөрөөг рүү. Шилтэн аваад шүү бусаа. Тэдтэй гоё буудлаа байна да. Уран давхртаа бизнестэй гэж юм. Гаднаас харахад айгүй жижиг юм шиг дотор амар том богол. Сони тий. Тийм богол. Гаднаас харахад жижиг харагдаад байгаа. Зүгээр жижиг нэг аймгийн төвийн нэг буудлаад шүү тэр шиг харагдав. Дотроо гэсэн чинь шал амар том богол. Малмогийн төвд байдаг 14-р зуунд буюу 1319 онд барилга ажиллана гэсэн. Малмогийн хамгийн өндөр сүм юм байна. За ер нь ингээд Европын болон энэ барууны орнуудаар ингээд аялахаар сүмийг бол заавал үзэхээр болж байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр сүм бол өөрөө дундад зууны үеийн түүх учраас сүмийг заавал үзэхээр болчиход байгаа. За тэгээ энэ сүм бол готик хэв загварын Гиген Петрийн сүм юм байна. Энэ бол готик хэв загвараар барихтаа улаан тоосгоор барьсан гоёмсог сүм байх шүү. Тэгэл ер нь энэ Европч тэр чигээр энэ тоосхыг бол ер нь класс төвчөнд хийдэг юм шүү. Хэдэн зуун жил болоход энэ тоосх нь ингээл хөвөрөө байж идэг улаан тоосхон тий. Бидний Тэр чинь хятадуудыг тоосх амар хийдэг гэсэн чинь жигхийн хийдэг чинь Европууд л юм байна. 14-р зуунд буюу 1300 онд ингээд хийжсэн гэдэг чинь тий. Оо. Бас л гоёмсог сүм биш шүү. Вау. Одоо яг хараа нөгөө хөгжим тоглож байна хараа сүмийн. Яг хөгжим тоглодог цагаар нь ороод ирчихлээ. Энэ хараа. Зураг авахыг хориглосон юм байна энд. Тий, тэгтээ гэс нууцаар авчи. Гиген Петр бол Ромд одоо нас орсон. Ромд бол алгацсан юм байлаа. Тэгтээ нас орохтаа одоогийн Ватиканы Гиген Петрс базилик сүмийн яг тэр газар Ромд болсон их түүмэрт буруутгаад Петрийг тийм цовдлж алсан юм байлаа шүү дээ. Тэгээд яг тэр нас орсон газар нь Гиген Петрийн одоо базилик буюу тэр том сүмийг барьсан. Тэгээ тэр том сүм нь бол одоо болтол ингээд жуулчдыг үнгөө оруулдаг. Гурван Монгол энэ өдрийн цагаар ажил хийдэг. Өшин 3 Монгол уц үзээ суугаад байгаа. Энэ нөгөө Сүшээ мөшөд ажил гардаг юм уу? нэг Харвардд таарлцсан Монгол шүү дээ. Харвардд таарсан Монголын шүүд юу гэж уц үзсэн сууж шүү дээ. Өшин чи хүн чи ингээ Харвардыг сургууль төгсгөр ингээ байн гоон жимсэд ингээ явчихж байгаа дээрээс. Төгсөрч юм ээ. Ара бид нэгээ тавлаа явж байхаар ганцаарх нэг онцтой яваад байгаа байхгүй чи Харвардыг сургууль төгссөн. За тэгээд энэ юу юм бэ штэ. Бид нар Антверпенд очижсэн Бельгийн. Антверпен болохоор 200-аад үндэстэн амьдардаг юм байлаа. Энд чинь бол 180-аад үндэстэн амьдардаг гэж. Малмо доо. Малмо тий. Малмо ягаад тэгэхээр нөгөө стратегийн байралтай учраас Тийм штэ. бүх талаасаа тий одоо жишээлбэл яг ингээд Скандинавын урд хэсэг тэгээд далайн тээвэр мэвэр бүх талаасаа айгүй холбоотой Тийм учраас. штэ. Ер нь доороос бүх круиз аяллууч ирээд хамгийн түрүүнд Малмод л ихний зогсоол байгаа штэ. Тий. Тэгэхээр аргагүй л тий. Тэгээ эндээсээ машинаар явж болно. Өөр круизээр салаад явж болно. Одоо жишээлбэл энд буунгуутлаа даан руу ордсон ч болно шүү дээ. Тийм шүү дээ. 35 км шүү дээ. Одоо энэ Малмогоос
Тэгээ эн чинь нөгөө Копенгаген ороход тий. Балтийн тэнгисээр Эстон, Латв, Литв, Тий. Яг Калининград, Польш гэдэг тийм биш үү? Доошо Тий. Балтикаар уруудаад доошо Балтийн тэнгисийн орнууд байгаа шүү дээ нэрэ. Тэгээ чинь нөгөө Балтийн тэнгисээр Оростой хүртэл Санкттай хүртэл холбогдож байна. Тийм, Санкт Петербург хүртэл орно орсон. Финлянд энэ төр тий. Шведтэй болохоор ийм Мальмочин шоуны ят шүү дээ. Тий, шоуны. Тийм, одоо Шведийн бас Скандинавийн бас Вегас ч гэх юм уу те. Бараг тий. Амар нэрлж болно шүү дээ бас. Залуучууд нь Мальмод их шөнийн янз бүрийн гой ийм клубуд үүдэг. Тэгээ энэ чинь айгүй гоё шоунууд зохиогддог, тоглолтууд болдог. Тэгээд энэ Мальма хот руу их энэ тэндээс зорж ирдэг. Тэгээ нөө круиз аяллаараа усан онгоцоор шууд Мальма руугаа шууд ирээд амарч болдог болохоор Мальмод их юм зохиогдсон юм шиг үлээ. За Малмо хот бол нэг 350-60 мянган хүн амтай л юм байна. Тэгээд Шведийн 3 дахь том хот юм байна. Гётебург ч юм бол Малмогоос том юм байна шүү дээ. Өө тийм ээ нэ. Гётебург бол илүү том юм байна. Малмо бол Шведийн бусад хотуудын утга нь хүмүүс нь англиар ярьдаг юм байна. Яг тэр нэг олон үндэстний хот учраас тэгээд одоо хоолны соёл те олон үндэстний соёл илүү төлхөө хөгжсөн. Тэгээд элдв хөгжмийн фестивал янз бүрийн юмнуудын зөндөө болдог юм байна. Болдог яг үнэ. За нэг хүний өшөө байна да. Нэлээд тарган хүн хөшөөтэй юм байна да. Тэгэхээр энийг чи бас турга болох гэж нэлээд хийсэн хийж ийм гарна гэдэг чинь. Нэлээд том чэжтэй. Энэ ганцаагийн өвөө юм шүү. Энэ ганцаатай магар адилхан юм гिचсэн. Өчигөө би гिच гайгүй. Энэ бас ихэмсэг амар хөшөө шүү. Манай монголчуудын мэддэг нохоо шүү дээ. Шотланд шүү дээ. Шотланд авчирхгүй байна. Тийм ээ цагаан 2 байд юм шүү. Бас тийм цагаан байд юм шүү. Цагаартай. Хэдүүлээ чи одоо Шотланд орж үзсэн. Одоо Шотланд жинхэнэ энэ нохоо нь байдаг юм харъя те. Тэгээ. Монголд чинь жинхэнэ нэг хэсэг модонд орж исэн шүү дээ 90-ад он. Тийм. Шотланд авчирд гэж коле гэдэг байхгүй. Харж шүү зүгүүлсэн чи. Өөстө гангаа амттай. Гангаа амттай. Энэ үү штэ ямар ч нэрмэр алга. Энэ бол юу юм бэ? Би бол зүгээр Густав хааны өшөөл гэж бодлоо. Карл Густав тий. Хааны тэтвтэй байгаастай хөшөөн дээр. Тий. Шведийн эзэн хаан Карл Густав л гэж бодоод байна энэ хүний. Ямар ч нэрмэр алга байна. Та нар нэг юм анзаарч байгаа бол Швед орж ирэхээр ийм хөгжлийн бэрхшээлтэй иргэд ер нь жоо их байгааз. Швед улсын засгийн газар ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхаа ер нь амьдрах нөхцөл олцоог ерөөсөө нэг номерт тавьж хангаж өгдөг. Ерөөсөө тэрэг явдггүй талбай, замгүй тийм байгууллага ч юм уу те. Автобус, троллейбус одоо юу гэдгийг метро бүх юмд ерөөсөө өөрийн гэсэн замтай зөвхөн нэг хүн ч байсан хамаагүй тэрэн зориулж ерөөсөө бүрэн ажилтдаг. Сая бид нар ингээд Нидерланд, Герман, Дани гэж Шведэд ирлээ. Тэгээд бидний ингээд аялж байгаа газруудаар дандаа ерөөсөө ундаг дугууны зам ерөөсөө бүр тултал нь хийсэн байна. Ерөөсөө тийм байна. Манайх одоо Улаанбаатар хот ч ер нь газар нутаг томтой улс шүү дээ. Тэгсэн мөртлөө жижигхэн хот. Тэгэл хүн болгон машин ундаг. Тэгэл тэнцэнэ стресстэй л те. Тэгж ягаар ерөөсө дугуун замыг нь ерөөсө бүр тултал хийж өгöd. Тэгвэл ерөөсө бүгд дугуун чинь. Ямар ч аюулгүй. Манай Улаанбаатар чи яагаад хүмүүс нэг дугуун унахгүй юм байгаад байгаа гэхээр аюултай орчинд хүн дугуун унахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Тэгээд машиндаа мөргүүч гээд ямар зориултын дугуун зам байхгүй. Дугуун замынд ерөөсө шийдэд өгчвөл Улаанбаатар төгжрлөө шийдчихэр нь боломжтой юм шиг бодогдоод байдаг шүү дээ. Надад бол тийм шүү дээ. Манай хотод чи жижигхэн хот шүү дээ. Хаашааш дугуйраа явчихвал ямар ч асуудал байхгүй. За энэ удаагийн бидний аялал юугаар онцлог болж байна вэ гэхээр бид нар өмнө бол ямар ч хамаагүй буудалд ороод явдаг байсан бол энэ удаа дандаа нөө фитнестэй буудалд орж байгаа. Тэгээд хүн ингээд аялаад явхаар нөө онгоцонд ингээд хөөдөг те. Тэгээд гэрээсээ хол явхаар хамаагүй хоол иддэг, ядардаг. Тэгэхээр бид нар ингээд өглөө болгон фитнесээ хийгээд хөлсөө гаргаад ингээд явхаар миний хувьд бас их гоё байна. Тэгээ ядардаг шүү дээ. Ядарахгүй те айгүй гоё. Байнгын тэгээд сурчлаа. Тэгээд ядарахгүй. Тэгээ нэг жоо хоолны дэглэн барай явчихад мэдээч аялал юм чин хүн болгонд өөрснийхөө туршлагаа суулцдаг. Манай Хурцаа Бэко хоёр ч бол фитнес олон жил хийж байгаа. Хурцаа ч миний багш хараа энэ багшийг хар. Манай ердөө сүүлийн үед амар гоё байк болохгүй байна. Одоо шахаа. Өөр арга байхгүй болсон одоо. Энд усан оргимор өмнө дасрах юм аа. Ер нь хамгийн гол нь ч байнга ажиллах юм. Яасыг тогтоо ус одоо.
Яаж устаа олсоод уу? Тасархаа биш үү? Дизайн цэс юугаар хийсэн усаар гэдэг биш үү? Энэ бол үнэн тасарсан юм байна уу? За бид нар Шведийн Малмö хотын төв талбай Store Torget талбай дээр ирчихсэн байна. За бидний ард харагдж байгаа энэ дундад зууны үеийн энэ гоёмсог барилга бол Малмö хотын захиргааны барилга юм байна. За тэгээд 1546 онд анх энэ барилгыг барьж босгосон юм байна. За тэгээд энэ дээр одоо ингээд шивэдээр ингээд биччихсэн бичгнүүд байгаа. Сүүлд 18 дугаар зуунд бол бас энэ байшин сэргээн засварласан юм байлаа. За шивэдээр бичсэн бичгнүүд ямар учиртай вэ гэхээр эрх чөлөөтэй, нэр төртэй гэсэн тийм үгнүүдийг шивэдээр бичсэн юм байна. Энэ бол одоо бас нэг шивэд хүний те бахархал шивэдийн энэ хааны бахархал болсон юм үгнүүд юм байна. За тэгээ та бүхэн ингээд Шведийн Малмö хотод ирэх юм бол Store Torget талбайгаас баруун хойд талд жинхэнэ гой хуучин хот байгаа. Тэнд очиж швед хоол идэж үзээрэй. Эндээс бас Стокгольмын дараа орох шопинг бол бас Малмö хотод байдаг. Малмö хотын төв нь хүн ам багтаа учраас аялахад их тохиромжтой, сэрэг, машины зогсоол нь элбэг, хүмүүс нь найрсаг ийм сайхан газар байна шүү. За тэгээд Малмö хот бол Шведийн Skåne мужийн нийслэл нь байгаа. Энд чинь Skåne муж юм байна шүү дээ энэ авчаа. Тийм үү. Skåne мужийн хамгийн том хот нь байна. Одоо бид нар Göteborg руу одоо явхаар бас өөр муж руу орчих واخа. Тэгэхгүй. Одоо эндээс бол нэг 270-80 яваад хэдүүлээ Göteborg орно. Тэгээ Göteborgт нэг хоног сайхан амраад нэвтрүүлгээ хийчээ. Тэгээд Норвег руу орох гэж байна одоо хэдүүлээ тий. Göteborg гэхэр чи одоо бид нар Малмöгоос хойд тэнгисээ дагаад баруун хойд зүг рүү чиглэж явна гэсэн үг. Норвег руу Göteborg. Göteborg орчууд цаашаа Осло бол тайгүй ойрхон байгаа. Ойрхон байгаа. Тий. Стокгольм болохоор зүүн эргээд дагаад Балтийн тэнгисээ дагаад явдаг байгаа. Энэ Малмöгоос бол нэг 600-700 орчим километрийн зайтай. Энэ нэлээ холоо. Энэ Малмöд биш үү? Монгол суши ресторан байхгүй байна. Тэрнээс Стокгольмд очих юм бол Стокгольмд өстой суши ресторанууд нь ихэнх нь монголчууд байгаа шүү дээ. Тэгээд өчтөр тэр Вьетнам нэг нь хаанх байсан бэ? Нэг Тайланд байсан уу? Тий. Идрийн суши нь өстой юу манай монголчууд нэрээ өстой бараадахгүй байна. Тэгээд тэр рестораныхын тогтчол цэвэрхэн ингээд байгаа байдал эдэр нэрээ манайхан бол нэрээ үнэндээ энд бол энэ оронд бол ресторан суши гэдэг юмыг өстой утгаар нь уралж байгаа шүү дээ. Харин тий. Göteborgт гоё Монгол суши суши ресторанууд байгаа баха. Хэдүүлээ бас очиод бас орж үзье те. Осло ч гэсэн зөндөө байгаа гэсэн. Ослоч байгаа гэсэн. Уг нь энэ Малмöд Монгол сушитэй газар байвал бас монголчуудтайгаа гоё юм яриад бас Монгол улсуудынхаа бизнесийг дэмжиж сага хоолойч гарыг гэж бодсон чи яг үндэ энэ Монгол сушитэй хүн байдаг ч хүн байна. Тэгээд дээр нь энэ тэнд байдаг гэж зааж өгдөг ч хүн. Бид нар ингээд швед дэх монголчууд гээд баг 20-30 мянган хүнтэй групп байгаа байхгүй юу? Тэр групптээр нь ороод Монгол сушины газар хаягийн заагаад өгөөч гэсэн нэг ч хүн орж ирэхгүй байгаа нь. Энэ дээр юу гэж бодож байна гэхээр Малмö хотын монголчууд бол аюу санаачлах хүн байна те. Яагаад тэгэхээр бид нар чинь ингээд бас монгол хүндээ орлого оруулах гад ингээд явж штэ. Тэгээ бас монгол хүнийхээ монголчуудынхаа ресторанд ороод хоол идчих гээд байгаа. Тэгэхэд ерөөсөө монгол сушины хаяг олдсонгүй те. Тэгээд дараа нь ингээд тавьдсан байсан шүү дээ. Малмöд монгол эзэнтэй суши байдгүй гэсэн байсан. Тийм үү? Байхгүй байхгүй юу? Тэрнээс байвал манайхан байна хүрээд ирэл гэж шүү дээ. Хоёр одоо манай яагаад шведийг муулаад байгаа юм бэ? Муулаагүй шүү дээ. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороол нь хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг зогслоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. Малмö хотын аялал маань үргэлжлээ явж байна. Тэгээд Хуучин хотын энэ хэсэг бол
13 дугаар зуунд анх байгуулагдчих эхэлсэн юм байна. Тэгэхээр чи 13 дугаар зуун гэхэр чи ер нь манай Монголын эзэнт гүрэнтэй бас цаг хугацаагаар давхцж штэ тий. Тэгэхэд одоо ингээд бас байж гэнэ гэж сонин шүү. Гайхалтай юм аа бас. Өчтөр өөрөө уцаа нарийн сэнийг өрж явах явлаа. Өөрөө бол хөл өшгөх зайгүй байлээ шүү. Тийм ээ. Өчтөр манай хэд бас энэ нэлээ суусан баха. Өөрөө айгуу гоё байсан гэсэн. Би ч ядраад эртхэн амарсан. Манай хэд ямар энэ тентхийн юмыг алгасах биш те. Малмо хотын Ганла Сторфор гэдгээд бас энэ хуучин хотын бас нэг жижиг талбайг тэгж нэрлэдэг юм байна. Одоо тэр байшинг харуулах юм бол гарав жинхэнэ 13 дугаар зууны үеийн байшин байна да. За энэ байшин бол шүү дээ Лароше Гатан гэдэг нэртэй гудамжинд байрладаг юм байна. Лароше Гатан гэдэг. Юунууд дайнууд болохоор нөгөө нэг гудамжиг гейти гэдэг эдгээр болохоор Гатан гिचдэг юм байна шүү дээ ойролцоо хэлтэй. Энэ Малмо энэ хотууд чинь нэг юмар адилхан юм. Юугаар адилхан бэ гэхээр Парис хотч тэр Копенгагенч тэр энэ Малмоч тэр бүгдээрээ загасчны тосгоноос үүссэн байгаа байхгүй үүсэл нь. Энэ байшин бол зүгээр музей. Одоо Европын гудамжууд чинь бол зүгээр тэр чигээрээ музей шүү дээ хуучин хотууд. Манайхаа ч тэгж байгаа юм. Хуучны байшингуудаа дахин төлөвлөлт газ нургаа ичж байгаа. Энд болохоор дахин төлөвлөлт буцаад газ босгоод сайжруулад будаад бүр улам болгоод гоё. Гэтэ хуучны нөгөө хев маягийг нь хадгалсаар гэтэ гоё шинчлээд ингээд байж байгаа. Манайд бол байсан бол энэ айл үжээ хөгцрөөд өгөршөд гацсан юм болсон. Малмогийн энэ хотын түүнээс үнэхээр гоёмсог юм байна. Үнэхээр гоёмсог юм байна. Ямар ч хог мог алга дээрээс нь энэгээр бүх хүмүүс инээмсэглсэн тий. Инээмсэглсэн сайхан нүднээс нь гал утарсан хүмүүс байна. За тэгтээ мэдээж хэрэг бид нар ингээд дэлхийн гоё орнуудаар аялж байгаа ч гэсэн их орныг минь яаж үзэх вэ тий. За тэгээ энэ хуучин хотоор ингээд аялахаар энэ нөгөө шалан хүртэл ингээд хуучин тий байгалийн чулуу ингээд хэдэн зуун жил 8-900 жил болсон газар юун дээр л явж шít хоёлаа юм. Тэгээ энийг ингээд нөгөө дахиж ингээд солиод байх шаардлагагүй тий. Ерөөсөө л ингээд л байж идэг. Хэдэн онд ингээд хийсэн яг тэрүүгээр л байж идэг. Хийхдээ нэг бүс ингээд чанартай хийчдэг эднэр дахиж засварлаж явах ямар шаардлагагүй. Тэгэхээр ингээд Европуудаас авах юмнуудыг бид нэр аваад хаях юм ин хаяал явна шүү дээ тийм биз дээ. Ер нь бол аялж байхдаа ингээд дандаа ингээд эх орныхоо хөгжил дэвшил юмнуудтай харьцуулаад явж идэг бид нэр. Сайн юм ин бас хараа те муу юм ин мэдээж муу юм бол хаас айгуул байгаа шүү дээ. Муу юм ин бол нэг тоодгүй шүү дээ. Сайн юм ин хараад биднэрт одоо монголчуудад хэрэгтэй юм юу байна? Эх орондоо бас хэрэгжүүлчихээр те санаанууд юу байна гэж явдаг шүү дээ. Оо энэ хараа тэр дээр байгаа тагтаад хоол өгч шүү дээ. Хай. Бэж энэ над юу байна? За энэ евро өчтэй. Have you seen the old man? Seamen's mission, picking up his papers with his worn-out shoes. In his eyes you see no pride, hands closely by his side. Here's his papers telling his studies now. How can you tell me that you're lonely? Say for you that the sun don't shine. Let me take you by the hand, lead you to the streets of London, and I'll show you something that'll make you think. Thank you sir. You're welcome. Thank you very much. Өчтөр нөгөө нэг Копенгагенд нөгөө лигээд нөгөө рестораны зөөгч байсан шүү дээ. Тэр бол ярьсан. Хуучин чинь Queensland гэдэг эдгээр чинь ингээд хоорондоо нэг улс байсан. Хоорондоо ингээд хэл яриагаа ойлголцдог те гэж байгаа байхгүй юу? Шведүүд, Норвегичүүд, Даничууд эдгээр хоорондоо, Айсландууд эдгээр дөрвөн орн бол хоорондоо ингээд ойлголцдог. Энд Скандинавын 5-аас ерөөсө ганцхан Финланд болохоор яадаг гэж байгаа байхгүй юу? Сайн хилэн жоохон ондоо гэж ярьж ирсэн. Ер нь бол Балтийн тэнгисийг тойрсон 8 орн байдаг. 5 нь бол одоо Финланд, Норвег, Швед, Дани, Айсланд гэх энэ 5 орн байгаа. За 3 орн нь бол хуучин зөвлөлт социалист бүгд найрамдах улсын тий зөвлөлтийн одоо бүрэлдэхүүнд байсан
Эстон, Латв, Литв гээд 3 улс байгаа шүү дээ. За Эстон, Латв, Литвчүүд бол ерөөсөө орсоор чөлөөтэй ойлгод юм байлээ. Ихэнх хүмүүс нь орсоор ярьдаг. За энэ хотын төв талбайд ирсэн. За уламжлал ясаар нэг яа да. Гүзээлзэг нь авъя да. Энэ гүзээлзэгээс 2-ыг авъя гэсэн чинь 140 гинэ. What's the name of this place, sir? Gustav. Gustav Adolf Story. Okay, энэ Густав хааны талбай юм байна. King Gustav, right? Yeah. Ganzo. Do you know Mongolia? About Mongolia? I know Mongolia. I'm from Turkey. Яа, Турки. Энэ ах чинь юу Туркийн хүн юм ба шүү дээ. Okay. Thank you. Thank you, sir. Have a nice day. За туркуудын түүхийг бол эртний түүхийг бол мэдэхгүй. Ямар ч байсан 1453 он туркууд чинь юу асан шүү дээ. Византын эзэнт гүрний Константинопол хотыг эзлээд одоогийн Стамбул хотыг чинь Стамбул хот чинь Константинопол гэдэг хуучин тийм нийслэлсэн. Тэгээ Византын эзэнт гүрний газар булаага авсан хүмүүс шүү дээ. Ер нь бол. Ер нь туркууд чинь манай Монголоос баруун тийшээгээл ер нь амьдарч ирсэн хүмүүс юм шиг байгаа. Бас нарийн түүхийг бол сайн мэдэхгүй. Энэ нөгөө нэг юу вэ шүү дээ. Энэ Малмогийн нөгөө бэлэг тэмдэг 99 онд баригдсан юм байна. Энэ хөшөөний нэр нь бол Little King гэдэг юм байна. Энэ ч хичнээн усан оргилуур байна. Тэнд нэг усан оргил. Ингээд одоо яг харагдж байгаагаар 7 усан оргилуур байна. Энд ингээд 5, дараас нь 5 байна. Тэр хойно 2 байгаа байхгүй юу? Хүчөө дурсгал гэж яснаас бас усан оргилуур ахин уншиг удаад тэгээд байнга ажиллагаатай удах ч байна тий. Тэгвэл бас энэ чинь ингээд орчиндөө бас чигшил өгөөд идэг юм шиг шүү дээ. Ер нь бол энэ баруунд нэг анзаарч байгаа юм юу гэхээр хүмүүсийн цалин хэр өндөр байх нь хамаагүй юмны үн ингээ өсдөггүй. Юмны үн ингээл байж л байдаг. Ямар байсан тэрүүгээрээ л байдаг. Бид одоо зарим газар ч одоо цалин бага багт юмаа нэмээлэн тий. Манайх ч одоо цалин 2 саяас дэшээ бол тэгээд бүх нийгмийн даатгал маатгал бүх юм чинь ингээ нэмэгдээ биштэй. Нэг үе бодоход бас дундаж цалин $1000 өгч шүү дээ одоо. Бас 3 сая 500 гэл ингээд авдаг болсон байна хүмүүс. Бас ингээд болж байгаа юмаа бас магтахгүй бол бас болохгүй. Болохгүй байгаа юмаа яриул тэгээ дуусахгүй шүү дээ. Тий. Зовлон яриад байвал тэгээ зовлон бол дуусахгүй шүү дээ ер нь бол. Зовлон яриад бол зовлон гарч ирээд ингэж. Гарч ирээд яриад жаргаад яваад. Яг үнэ. Залуучууд минь сайхан мөрөөдөлтөй бай. Гой сайхан юм ярьжи. Муухай юм бити ярьжи тий. Ер нь ингээд аливаа юм чи ингээд сайн талаа бариад хөгжин шүү дээ ер нь бол. Бид нар амны бэлгээр явна. Бид нар чинь тэр нь монголчууд минь ийм сайхан байна, тэр нь сайхан байна. Одоо улам гоё болно гэдэг ингээд бас ард түмний итгэл үнэмшил бас тий нэг тал руугаа явж байгаа байлгүй тий. Ер нь бол нийгмийн хамгийн том үнэт зүйл бол ард түмний сэтгэл зүй шүү дээ. Ард түмний одоо итгэл үнэмшил багхгүй. Ард түмэн өнөөдөр татвараа төлж байна. Ард түмэн өнөөдөр ард түмнийг одоо сайхан ажиллах амьдрах боломжоор төр засаг хангах ёстой. Энэ хөгжилтэй бүх орнууд хийж байгаа. Ердөөс хүн рүү анхаарсан юм байсан ба. Хүн рүүгээ чиглэсэн юм уу? Анхаарсан юм. Манайх ч хүн биш тэгэл зам гэдэг янз янзын юм хийгээд хөдөө орнууд руу цутгаад тэгээд хөдөө орнууд чинь сургууль байл, театр бариад ингээд өнөө маргааш арга цаас юмнууд хийгээд ийм юмнууд хийх ямар ч хэрэггүй. Хотынхоо төвийн замыг гоё болгочих. Тэгээд соёлыг өгчих. Дээрээс нь тэгээд энэ хүмүүсийн ухамсарт юм хиймээр. 10 жилийн хүүхдийг их оронч болох хэрэгтэй. Яг үнэ. Хөгжөөж энэ ус оронч өгчих юм. Энэс манай хичнээн юм хийлээ гэдэг нь их орончгүй алга байна шүү дээ. Хийж байгаа хүмүүс нь их орондоо хайрг болчихоор бас хэцүү. Тэгээ зохион байгуулалтаа хийж чадахгүй шүү дээ. Ядаж л нэг зүгээр төгжрлийн асуудлыг шийдэх чинь жижигхэн асуудал шүү дээ. Наацхийн асуудлаа шийдэж чадахгүй. Тэгээ бид нар одоо яаж хөгжих юм бэ? Тийм биз дээ. За тэгвэл улс төржий гэж бодсонгүй шүү. Зүгээр яг Монгол улсын иргэн ганц зэрэг хурцуулт хоёр ингээд юугаар л ярьж байна. Өөрсдийнхөө сэтгэлдлийг тийм биз дээ. Бас энэ улсын иргэн энэ улсад хамааралтай хүмүүс учраас бас үр хөвгтөө санаа сэтгэл зовж байгаа үднээс одоо ингэж ярьж шүү дээ. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Euro Travel. Өчигдрийн нөгөө дайнд ярьжсэнаар энэ нөгөө хамгийн эртний үүссэн далбай нь бол дайны далбай гэж үздэг. Тэгээд энэ Скандинавийн одоо Айсланд те энэ Финланд энэ 5 орны далбай яагаад адилхан байдаг вэ гэхээр бид нар ингээд үзэл санаа болон те эв нэгдэл бүх юмараа нэгдмэл юм шиг үдийг илэрхийлдэг ийм далбаанууд юм байлаа. Ер нь бол энэ хэрэгсийг бол би Христийн загалмаа бид нар бол шашин нэгтэй тэгээд үзэл санаа нэгтэй эв нэгдэл нэгтэй шүү гэдгийг л одоо илэрхийлсэн юм далбаанууд юм байлаа.
Энэ цэгэн нь болохоор юу болох вэ? Далаа тэнгисээ. Далаа тэнгисээ. Яг үнэ тий. Шар нь болохоор Христийн загалмаа. Христийн загалмаа. Тэгээд бид нэр нутгийн коктейл, нутгийн кофе ууж үзэх гэж байна. За одоо яг хийж байна. Вау, ингэ хийжтэй биш. Энэ юу саяны коктейл чинь маргарита гэдэг коктейл юм биш. Нутгийн маргарита ингэ тулгаад шивэд маргарита. Бидний аян зам энэ маргарита шиг сайхан амттай галтах бай. Үнэхээр энэ Скандинавын хоогийн зам бол үнэхээр гоё болдог. Битүү ногоон мод цэцгсийн дунд л ингээд кофе уугаад манай найзууд маргарита уугаад сайхан хууч өрөө сууж байна да. Одоо ингэсгээд аян замаа цаашаа өргөжлүүлнэ. Шведийн 2 дахь том хот Гётеборг хот руугаа ингэсгээд хөдлөн. Тэгээд аяллаа маань ерөнхий чиглэл бол одоо Атлантын далайн дунд орших Айсланд руу зорж байгаа. Айсланд орохын тулд Скандинавын хоогийг одоо хөндлөн гуулд ингээд туулаад явж байна да. Одоо замынхаа талд орсон байна. Одоо удахгүй 3-4 хоногийн дараа Айсланд очих гэж байгаа маш их баяртай байна. Тэгэд Айсландд илүү байгаль руугаа хандсан те галтуул, хүрхрээ, Айсландын уулс энэ бүх байгалийн сайхан газруудаар ингээд явах гэж байгаа маш их баяртай байна. Монголынхон аялагчдаа бас мэдээлэл хүүднээс бид нар дөнгөж сая 3 кофе, 3 маргарита коктейл, тэгээ 3 ийм одоо лимонтой ус авахд нэг 890 крон болсон уу. Евротой 10-аар харьцдаг юм чинь нэг 90 евро л юм да ойролцоогоор. Энэ Малмогийн хуучин хотын талбайд ирвэл та бүхэн иж кофе уугаараа энэ маргарита ууж үзээрэй. Бид нар бол одоо шивэд крон байхгүй учраас Монголынхон картыг шууд уншуулаад явж байгаа. Шивэд дан манд удахгүй учраас нэг крон авахаар хэрэглэхгүй нь мэддэхгүй учраас бид нар ингээд картаар ингээд яваад байгаамаа. Тэгээд Явах зам уртаа шүү ёо. явах зам урт байна, хийх ажил их байна. Нэг коктейл, нэг маргарита уусан чи би шүү нэгж шít. Хэрийн галуу нисэн үйл хүрэх газраас хүний хөө эрдэн бөврлөө ирнэ. Ийм болчлоо. Энэ биш маргарита чи хүнийг юм яриулдаг маргарита биш үү? Ярианы өнгөрсөн. Ярианы өнгө шууд ирсэн. Манайхан ч дандаа чихэр шоколад жимс гэж явчих. Хамаас? 1019 pounds. Окей. Паркинг мал мо энийг төлөө гарна. Энэ буудал дэлгүүр чи бүгд доогоороо холбоотой. Доороо холбоотой юм. Газар доогоор хоёр давхад. За тийм мал мо баяртай гэдэг гэж хэлэх гээд байна да. Энэ ямар амар юу вэ машин бэ? Ямар ч шууд юуг уншчихлаа шүү дээ. Нөгөө пин код модгүй шууд уншчихлаа шүү дээ. Готенбург гэдэг эднийхээр энэ хараа дандаа ингээд Балтийн тэнгисээ эргээд агаад явчихж байгаа. 2 цаг 43 минутын дараа очинд хэвтүүлээ. За ингээд бид нэр Шведийн Малмо хотоос гараад Гётеборг руу явж байна. Одоо тэгээд Малмо бол Сконо мужийн нийслэл байгаа. Одоо бид нэр Сконо мужаас гараад Ломма гэдэг муж руу орсон явж байна. Коммун Ломма. Тэр чи коммун гэдэг үгийг бас ашигладаг юм биш. Дүүрэг, бүс гэсэн утгатай үг. Тэгээ Гётеборг хот бол одоо би бас урд нь дайраад өнгөрч ирсэн. Одоо яг энэ хотоор аялж үзэх гэж байгаа. Аялж үзэхээр зорио явж байна. Нөгөө мөнгөлөг Mercedes Benz-тэйгээ нисэл явж ин да одоо. Франкфуртаас ихсэн. За Франкфурт, Роттердам, Амстердам, Эйндховен юу гэдэг Den Haag гэдэг ингээ явсан. За тэгээ Хамбург гэдэг. За ер нь 7 дахь хотоо үзчихээ явж ин да энэ Mercedes Benz-тэйгээ. Бид нар өөрсдөө аяллаа даатгалтай машин маань болохоор бас Европын юм альянзын даатгалтай шүү. Тэгээ та бүхэн ингээд аялахаар бол эрсдлээ бодоод даатгалтай машин тэгээд өөрсдөө бас даатгалтай яваарай. Аяллаа даатгал юунд хэрэг болдог вэ гэхээр онгоцноос хоцрох ч юм уу, тэгээ ачаа хоцрох ч юм уу, одоо энэ тэнд явж байгаа юм алдах ч юм уу, тиймэрхүү тохиолдолд бас аяллаа даатгал үйлчилдэг. Тэгээ ингээд бидний аялал маань одоо талдаач ороогүй явж ин да. Аялал маань одоо нэг 20% л явж явах шиг байна. 20-30% л явж явах шиг байна. Гол нь энд тест дүрм журм мэдрийг бол ягштал биелүүлдэг газар байна шүү ер нь. Тийм байна. Хууль бол тест нөгөө энэ дабл стандарт гэж юм байхгүй юм байна. Ердөөс бүх хүн нэг хуультай, нэг юутай. Сайхан юм нөө easy амьдрдаг усуд байна. Ер нь бол Яг тэгээ урт холын зам зөндөөл юм. Тий, янз янз юм удаа торгууллаа. торгууллаа. 2 удаа юу? Дайнд 2 удаар торгууллаа да. Тэр манай эдэн барцад гарч байгаа хөө. Тийм ээ тий. Усын нуул ясын даган торгуул маргуулын төлөө Төлөө шүү дээ.
Би тэд явсаар байгаад Göteborg хоттой ирсэн. Буудалтаа оруулж явсан юмаа тавьчаад одоо ингээд хоттойгоо танилцах гад гарч ин да. Манай буудал болохоор Best Western гэдэг буудал байгаа. Хамгийн гол нь фитнестэй буудал гэдэг ихээр одоо Европч ер нь юм жоохон том буудлууд нь фитнес байдаг юм байна. Жижиг буудлууд бол фитнес байхгүй шүү дээ. Байхгүй. Нөө хуучны барилга байшинтай учраас төлөвлөлт байхгүй шүү дээ. Даунтаун маунд өвшин бүр нэг хотын хуучин хотууд бүр байхгүй. Жоохон захтуу ийм том буудлууд байгаа. Энэ буудлал 12 давхар юм байна. Эртний нэг шведүүдийн байгуулсан Дани улсын эзлэн төрөмгийлэгчтэй эсрэг байгуулсан цайзын гинэ. Тэгсэн чинь хамгийн гоё нь данчууд наашаа нэг ч удаа дайраагүй. Стратегийн буруу төлөлт байгуулж ийм амир цайз өрсөн. Зян Göteborg-ийн зайсан толгой дээр гараад ирлээ бид нар. За Göteborg ч юм бол ер нь Скандинав дотор хамгийн том бомб тогт юм биш үү? 600 мянган хүн амтай юм байна. Түүгээр одоо Стокгольмын дараа ордог юм байна. Гуравт ордог Малмö нь болохоор 360 мянган хүн амтай юм л шүү дээ. Гэхдээ энэ яг хуу метрополитен хотод тойроод ингээд нийтдээ сая хүн амьдардаг юм байна. Яг Göteborgт 600 мянга тойроод нэг 400 мянган хүн амьдардаг юм байна. Ерөнхийдөө энэ хот ч юм бол 2-р Густав Адольфын зарилгаар энэ хотыг ус барьж байгуулсан юм байна шүү дээ. Гэхдээ энэ бол яг жуулчны хот гэхээсээ илүү волумолоо тэг үйлдвэрүүдэд дагсан ер нь ажилчны маягийн ийм хот юм байна шүү дээ ер нь. За Малмö бол илүү одоо аялал жуулчлал руугаа төлхөө хөгжсөн, соёл тал руугаа хөгжсөн ийм хот юм байна. Одоо энэ бэхлэлтийн цайз дээр маш том ийм хааны титмийг байрлуулсан юм байна. Энэ бас нэг жуулчид заавал ирж үздэг нэг чухал газрын нэг юм байна шүү дээ. Энэ толгой дээр Шведийн том далбаатай юм байна. Тэгээд энэ яг энд бол ийм 3 их бүү байна. Тэр дотор бас 20 гаруй их буутай юм байлаа. Гэтэ их буунуудыг нэг ч удаа ашиглаагүй гэж байгаа. Буруу газар тооцоолоод энэ бэхлэлтийн цайзыг хийсэн юм байлаа. Тэгээд Скандинавын орнууд ч юм бол Балтийн тэнгис дундаа байж байгаа. За баруун тал нь бол Атлантын далайн эрг байгаа. Атлантын далайн баруун эрг нь болохоор Хойд тэнгис гэж нэрлэгддэг. Гэхдээ яг Швед, Норвег хоёрын дундх жижиг хэсэг нь бол Категатын тэнгис гэдэг юм байна. Категат гэдэг чинь одоо яг викингчүүдийн кинонд ирэх гардаг шүү дээ. Яг Норвегийн яг хамгийн урд үзүүрт Категат гэж жижиг юм тосхон байд юм байлаа. Тэр нь одоо энэ Категатын тэнгистэй бас холбоотой юм шиг байна. Тэгэхээр би бол Категат гэдэг нь зүгээр викинг үг юм шиг байна. Одоо юу гэсэн утгыг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч Категатын тэнгис гэж бас байд юм байна. Өнчөөс ингээ хотыг харсан ер нь их хвчлэн дандаа улаан дэвртэй байд юм шүү. Ер нь тийм байна. Бельгийн нөгөө улаан дэвртэй байшингууч. За Европч одоо тэгээ ногоон твч одоо бүх улс ном ногоон байна да. Оо солиот энд бол тэр агаар магаар тэгээд жоохон ер нь баг ядахгүй 2-3 цаг унтгаад мангар кафег босч ирж байгаа. Тийм үү? Тийм үү. Тэгээд Монголдууд нэрээ 6 цаг унтаад би хөшөөрөд хэцүү босч ирж байгаа. Энд бол яг 3 цаг унтахад баг нэрээ ер нь ханцаа босч ирж байгаа юм шүү. Ер нь болов. Шведийн Göteborg хотын сайхан буудалтай онцод одоо ингээд Норвегийн зүг хөдлөх гэж байна. За энэ буудал бол 12 давхар юм байна. Best Western зочд буудал их гоё тансаг буудал шүү. Бид нар бол Копенгагенд бас энэ Best Western-д орсон. Копенгагеных болохоор жоохон гоё санагдаагүй. Энэ бол их гоё буудал байна. За өнөөдөр бол бид нарыг одоо Норвегийн Берген хүртэл их урт аян зам хүлээж байна. Бидний энэ удаагийн аяллаа хамгийн урт одоо машинаар явах аялал маань хүлээж байна. Тэгээд БК-ээр ээлжлээ машинаар явъя гэж тохирчод байж байна. За хамгийн гол юм юу вэ гэхээр дэлхийн хамгийн урт автомашины түнэлээр гарах гэж байна. 24.5 км. За Швейцарын Готтердийн түнэл бол 17 км байдаг. Готтердоор бол бид нар бас өнгөрсөн жил бас нэвтрүүлгээр Готтердийн түнэлээр гарсан байгаа. За тэгээд ер нь дэлхийн хамгийн урт 10 гүүрний баг 6-7 нь бол Азад байна. За тэгээд энэ 2 урт гүүр нь болохоор 2 урт түнэл нь Норвегт, нэг нь болохоор Швейцарын Готтердийн түнэлээс орд юм байлээ. Тэгээд дэлхийн хамгийн урт түнэл рүү аялцгаая. Норвег. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг зогслоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт
7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд Цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харгууц, Европ стандарт насан туршийн урлагд хөрөнгө Monte Carlo Luxury Residence. Сайхан амарсан уу манайхаа? Чишээ урт хугацаанд өстой явъя л гэдээсэн чинь яг явах чи бүгдээ суулгасан өөрөө тийш попла явах юм байна. За, өглөө. Манайхаа. Өөр чинь одоо ингээд цагаан шөнө эхэлж шээ. Цагаан шөнө эхэлж байгаа юм. Тийм байна. Нөрөө. Яа. Яг цагаан шөнийн үе байхгүй юу? Тийм байна. Оо ямар мундаг. Бид нар ямар азтай явж байгаа юм бэ те? Цагаан шөнө мөн таарад. Энд чинь нөгөө дээшгээ нориоглогоо ойртчих болохоор цагаан шөнө болоод нөгөө хойд тэнгис тал руугаа хойд туйл тал руугаа Атлантын далай тал руугаа тий. Цагаан болно шүү дээ. За явцгаах уу. Харин тийм бай. За тэгээ бид нэр Шведээс яг Норвегийн хил рүү орж байна. Тэгээд машинуудыг өөр нэг нэгээр шалгаад оруулж байгаа юм байна. Тэгээ Норвег бол онцлог нь юу гэхээр Шенгений визээр орж болдог хэрнээс Шенгений орн биш байгаа. Норвег, Андорра, Швейцар гурав бол адилхан статустай. Худалдааны хувьд бол Европын холбоонд ордог хэрнээсээ яг Шенгений орн бол биш гэж биш байгаа. Тэгээд тэр ч утгаараа гаднаас орж ирж байгаа машинуудыг их шалгаж тий оруулдаг. Hello. Norwegian Customs. 6 people. 6 people, okay. Traveling around to Oslo, Iceland, England. Okay. Is this anything special you're doing in can I see your passport please? Yeah. Yeah. You can see. Take out money. Yeah, okay. Are you filming now? No. Not filming. No. Do you bring any alcohol, tobacco? No. So, but you're renting this car in France? Yeah, Paris? I have travel company. My worker came Paris to Oslo and take this car. We have flight to Iceland. Yeah. За энэ Норвегийн Евнакер коммун, Ринжери коммун, Холи коммун гэдэг энэ гурван одоо мужийн аялал жуулчлалын гоё үзэх юмнуудыг бас энэ дээр ингээд харуулж байгаа юм байна. Яг одоо бидний зүүн талд их том нуур байгаа байхгүй юу? Тэгээ ингээд энэ бол зүгээр ингээд нөгөө амрах газар шүү дээ. Амрах газар, бийцэх газар. Тэгэнгүүт энэ дээр ингээд аялал жуулчлалын юмнууд ингээд дэлгээ тавьчихдаг юм байна. Ийм юмнууд байгаа шүү. Одоо энэ гараа газрын зураг ингээд тавьчихсан. Энэ болохоор historic region байгаа байхгүй түүхэн хэсэг юм байна энэ хав. Ер нь бол одоо эндээс бид нэр Ослогоос Бергийн явж байгаа. Энэ зам нь бол их тийм нөгөө жижиг замтай хурдны зам байхгүй гэсэн үг. Тэгэхээр 450 км газар бид нар нэг 600 цаг хагас явах юм байлаа. Тэгэхээр хурдан явах боломжгүй ингээд замдаа зогсоол ингээд явд юм байна л да. Дандаа ийм одоо гол, хавцал, уул, нууртай ийм газраар явсараад бид нар Берг орох гэж байна. Урт түнэл ч одоо 200 үед үү? Урт түнэл чинь 200 үдээс одоо бид нар нэг 200 яваад тэр дэлхийн хамгийн урт түнэл дээр очих юм шиг байна шүү дээ. За маргааш ч одоо Норвегийн дэлхийн бас ЮНЕСКОгийн өв бүртгэгдсэн өстой гой газруудаар явахын төлөвлөсөн байна да. Харин азар бороо багтай байна. Тийм байна. Одоогийн байдлаар. Бороогүй байна шүү дээ. Тий. Ерөөсө мөнгөний бороотой байдаг газар гинэ. Яг хойд тэнгис рүүгээ болооч тэрөө тий. Одоо энэ араа бас нэг юм сонирхолтой юм цагаан шөнө гэлцэн ингээд шүн гэж одоо харахгүй болохгүй шүү. Тийшээ байхгүй ингээд ерөөсө довтон цагаан шөнөтэй. Ингээд явах нь дээ. Тэгээ бид нар чи сая нөгөө нэг Нидерланд, Дайн маань гээд жижигвтер улсуудаар яваад ирсэн. Газар нутгийн хувьд одоо эн чинь бас айгүй том юм биш үү Норвег чинь. Бараг юу мөнөөс 10 дахин том юм байна Нидерландаас. Нидерланд чинь 41,000 км квадрат газар нутагтай юм билээ шүү дээ. Эн чинь болохоор 385,000 юм байна. Манай монголч сая 500 шүү дээ. Тэгэхээр 385,000 гэхэр чи Монголоос нь 3 дахин бага юм биш үү ер нь. Тэгээ энд чинь бол ер нь хүн ам нь ч их цөөхөн 5.5 сая хүн амтай. Тэгсэрнээсээ баялагын сан маань тий айгүй мундаг. Тэгээд газар нутг нь ийм том юм биш үү. Зөвхөн бид нар нэг Бергийн ороход баг 6 цаг хагас явж шүү дээ ерөөсөө. Юунаас Ослогоос. Тэгээ энэ их өвөрмөц газар биш үү? Энэ газар бид нар шууд зогслоо шүү дээ. Айгүй гоё.
ингээд бүр яг аялал жуулчлалын бүр зориултын газар шүү дээ. Гэсэн тийм Манайх одоо ингмэр байхгүй. Яг 100 км яваад иймэрхүү юм замын янзлаа тий. Үнэхээр жуулч татах гэдэг бол ийм кемп мэм турист юм машин турист тийм аа ягаад. Ер нь бол иймэрхүү бол манайх жуулч татсан шүү. Тийм шүү дээ. Бэлтгэл ажиллаа хийж иж ер нь тий. Одоо жишээ нь энэ кемперүүд ингээд явж байгаа чинь эдгээр чинь ингээд дотроо бас ус мус бэлдсэл явж байгаа. Тэрийг ингээд ичээ ингээд юу гэж шүү дээ. Цэвэрлээд ингээд гаргаж байна. Тэгвэл иймэрхүү юмнууд бас 100 км яваад байгаад байгаа. Тэгвэл ийм машинтай явж байгаа чинь бид нэг 2-300 км манайх нэг хэсгээрээ тэгэл 400-500 км базаал явдаг шүү дээ. Тийм байх үед нэг 100 юм 200 яваад амраад ингээд яваад өөрсөнд нь биеинд ч гэсэн их тухтай байдаг тий. Нөрөөг рүү орж ирээд анхны хоол нэг аян замын хоол газ бүүргэр авчлаа шүү дээ одоо. Яг Америк маягийн хоол биш тавган дээр тавьсан бүүргэр гоё юм аа. Тэ гоё юм байна гоё юм. Мах нь бол гоё юм байна тий. Ер нь бол Норвег чинь өөрөө жоо өндөрлөг газар хамгийн өндөр уул нь 2400 м-т оршдог юм байна. Сая тэгээд эхлээд бид нар чинь бүр айгүй тийм хангаа газар ингээд ном ногоон газар явж ийснаа сая жоохон наашаага Берген рүү ойртоод ирсэн чинь ингээд өндөрлөг газар болоод цастаа болоод ингээд явчлаа. Тэгээ яг нэг өндөрлөгд уулан дээр гараад ирсэн чинь дээрээ ингээд нууртай. Энд чинь бол ийм өндөрлөг газар шүү дээ. Яг нуур байгаа газар. Тэгээ бас нэг тийм зарим газрууд нь ингээд Монгол шиг юм шиг харагддаг юм байна. Эрсдээс бас хүүтэн уур амьсгалтай юм байна. Ер нь Норвегч яг энэ хойд мөсөн далай тал руугаа ер нь хүн амьдардаг газрууд ихтэй гэж байгаа шүү дээ. Одоо эндээс Норвегийн бас нэгэн алдартай 180 м-ийн өндөртөө хүрхрээр очих гэж байна. Хорвоо дэлхийн өөжим гэж нэрээ. Бас л ертөнцийн нэг захт ингээд сайхан 100 болоод байж хат ингээд жоохон хойшлоод цаг уурын хүүтэн бүс рүүгээ ороод ирэхэд цас мүс ер нь энэ голууд нь хөлдөө байна шүү дээ. Сая мөс нь хайлаагүй байна. Үнэхээр гайхалтай сайхан үзэсгэлэнтэй байна. Норвег гэж цаг уурын бас олон хослсон бүсүүдтэй өстой гайхалтай сайхан орн биш шүү. Мэдээж Шведийн хойд нутгуудаар Норвег, Финлянд, Скандинавийн хогийн орнууд бол Нордикийн хог гэж иймэрхүү байгаах. Одоо 100 бол ингээд цагаан шөнтөө шүн болдгоо. Өвөл бол ерөөсөө ингээд өдөр болдгоо байнгын харанхуй байдаг. Тэгээ байнгын цас мөстэй ийм сайхан газраар явж байна. Тэгээ аялал гэдэг бол дандаа гоё газраар явахгүй бас ийм цаг уурын бас сонин бүсүүд рүү явбал бас илүү гоё сонирхолтой тийм болох байхаа. Бидний аялал болохоор машинтайгаа яваад олон юм үздэг аялал учраас бид нар ингээд Берген рүү ниссэнгүү машинтайгаа яваад те одоо энэ одоо жишээлбэл одоо бидний очих чинь 180 м хүрхрээ бол Осло Берген хоёрын дунд байгаа шүү дээ. Тэгээ дунд байгаа одоо энэ дэлхийн хамгийн урт түнэлийг бас үзэх гэж байна. Ер нь ингэж машинаар явахаар давуу талтай л да. Хэрвээ онгоцоор явах юм бол тэр 180 м хүрхрээ ч юм уу тэр түнэлээр гарах ямар ч боломжгүй шүү дээ. Тийм биз дээ. Тийм биз дээ. За сая ингээд бид нэр яг наашаага ингээд жоохон өндөрлөг газар руу гараад ирсэн чи замын хажуудалд ийм шонгууд байгаа байхгүй юу? Хоёр шиг ийм цагаан бүслүүртэй. Эхнийх нь болохоор 1 м дээр, дараагийнх нь болохоор 2 м дээр ингээд 50 санж манж дээр ингээд тэмдэглэсэн юм байна энэ шонгуудыг. Тэгэхээр цасныхаа зузааныг нэгдүгээрт ингэж тэмдэглэдэг юм байна. Хоёрдугаарт их цастай үед замаасаа гарахгүй гэж энэ шонгоор баримжаалж явд юм байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо манай Монголд ордог цасмаас бол зүгээр инээдэм юм байна. Энд чинь бол зүгээр ийм өндөр шон тавьсан. Зүгээр шүү дээ битүү цасан дунд л байд юм байна шүү дээ. Берген бол ер нь бол газрын зураг дээр ингээ харахад Стокгольм шиг харагдаад байгаа надад. Стокгольм ч нөгөө нэг 7 арлыг хооронд нь гүүрүүдээр холбоод Стокгольм хотыг байгуулсан. Берген болохоор айгүй тийм олон тийм арлуудтай юм байлаа тэр хот нь. Тэгээ хооронд айгүй ингээ гүүрүүдээр холбогдсон. Ер нь бол Норвегт хамгийн хүзэх юмтай Берген юм байна гэж харсан. Энэ манай замын зүүн талаар бол ерөөсөө жижиг хүрхрээ боргонууд бол өстой маш их байна. Чулуу ихтэй учраас уулын голууд айгүй их боргоотой жижиг хүрхрээтэй байт юм байна. За энэ замын баруун талд ерөөсөө асгаар ерөөсөө маш том далан барьсан байна. Үнэхээр энэ байгалийн бас нэр
содон юутай нэг манай Монголд явж байгаа юм шиг нэг санагдаад байна. Тэгээ энэ өстой зуны нэг 2 сард энүүгээр явах юм байна. Үүлүүд өстой ийшээ зүгдэлтгүй юм байна уу? Амар юм байна. Саяны зам таардаг чулуун чинь ямар ч одоо цемент шавар ашиглаагүйгээр яг байгалаар нь өрссөн юм байна. Тэгээ энэ Берген явж байгаа төмөр замын доотлын дид үтцсэн юм байна шүү дээ. Дээгүүр нь төмөр зам явж байгаа. Төмөр зам явж байгаа юм байна тий. Вау. Заистаан биш. Тийм ээ. Амар хөрөө шүү бас. Энэ удаагийн аялал найзуудтайгаа яваад үнэхээр сайхан бас хүний амьдралд бас цөөхөн догоох сайхан дурсамжуудыг бүтээж байна. Тэгээ манай найзууд бас олон жил аялаад сурцсан бас ихэд адлага туршлага өндөр байд юм байна. Аяллаа бас гол юм чи ер нь сайн төлөвлөгөө юм байна тий. Тэгээ манай найзууд бол ерөөсөө минут секундыг алдахгүй төлөвлөлт юм байна. Ялангуяа энэ хурцаа. Амар цав гарахгүй. Алс улсын Норвеги улсын хадан хавцал дунд найзуудтайгаа сайхан явж байна. Сонных өглөөний мантай өдөр шиг мөрлөөсөн шүн мөрлөөсөн тийм сонин санагдаад байна. Найзуудтайгаа хамт үзэж байгаа 4 дахь хүрхрээ байна. За бид нэр Швейцарын Райнфол хүрхрээг үзсэн. За мөн Канадын Монтморенси хүрхрээ. За мөн Ниагара Falls. Ниагара бол дэлхийн 2 дахь том хүрхрээ байгаа шүү дээ. За тэгээд энэ Rhine Falls. За тэгээд Норвегийн энэ Warren Falls гэдэг энэ хүрхрээг үзэж байна. Сэтгэл маш өндөр байна. Сайхан байна. Сайхан байна. За Монголынхон ард түмдээ сайхан ингээд Норвегийн хүрхрээс мэдчилж байна. Нордикийн огоос мэдсэж байна. Викингүүдийн нутгаас мэдчилж байна. Швейцарын Лавтербрунны адарт хүрхрээ. Лавтербрунны хүрхрээг оруулах юм бол 5 дахь хүрхрээн дээр ирж байгаа юм байна шүү. 5. Энэ үрхрэг ингээд бас нөгөө манай Монголын нөгөө өвөр ангаа удаан цэцгэлэн биш шүү дээ. Тэр чинь бас л манай улсын бас л нэг үзэгдэлд байгаль нэг шүү дээ тий. Тэгэхэд манайх одоо ингээд бас энэ аялагчтай хариулаад энэ одоо энэ шиг хурж ирж үзэж байгаа энэ аюулгүй шаттай энэ байдал эндээс бас жоохон үлгэрлэж аваад нэг иймэрхүү юм хийвэл бас арай артайхан болов. Тэгэхгүй бол манаас нэг хавцал руу нэг сониш чулуун молон дундуур нүдэж буугаад ингүү шүү дээ тий. Энэ бол ямар ч тийм юу асуудал байх. 200 м өндроос ингээ харахад та гайхамшигтай үед юм биш үү? Бид нар сая ингээд Ослогоос бараг 5 цаг машинаар яваад харахгүй болохоос өмнө амжаад ирчлээ. Энэ хараа ийм юм байна. Энэ хүрхрээ чинь биш үү? Яг энэ талаас болохоор нарийнаар урсаад өргөн хэсгийн тэртэлтэй байгаа байхгүй. Одоо энэ байна. Яг өндөө доошоо харахаас бол айж шүү. Ус ихтэй гэж ихтэй юм байна те. За энэ өстөд аюулгүй байдал тогтчлт өдр үнэхээр төгс юм байна. За тэгээ бид нар одоо ингээд 10,000 км-ээс Норвеги руу зорж ирсний хэрэг бас бүтэж гин гэж бодож байна. Үзэх юм зөндөө байгаа. Дөнгөж одоо эхнийхээ үзэх юмудаар үзээ явж байна. За одоо эндээс гараад бид нар нөө дэлхийн хамгийн урт түнэлээр орно штэ. Норвеги бол бас тасарсан газар байд юм бэ шүү. Байгалийн тогтолцоо, чиглэг уур амьсгал бороо их орд юм байна. Тэгээд байгалийн тогтолцоо нь уул тэгээд бас л Швейцар байна шүү. Швейцартай бас их ойролцоо байна. Үнэхээр гоё энергитэй гоё газар байна. Найзуудтайгаа иймэрхүү газар их ордог. Тэгээд гоё сэтгэл хүртэл сайхан тий. Тэгээ эдгэр чи их чимээ нэргүй юм шүү дээ. Ийм олон амрагчд гэж нэгэн шан зам болохгүй гоос тий. Эндээ нөгөө нэг төвөг удахгүй саад болчихруулахгүй. Тэгэл яг л өөрсдийнхээ хийх ёстой юм гээл байж байдаг. Тийм ээ. Их л 50% үт юм байна да. Тэр энэ уулуудын хасан хавцлууд бол амар л юм байна. Маань чулуун уу. Тэгээ энд ялчгүй ингээд нөгөө толгой тарих өвддөг хүн болоод өнөө төр болж байгаа. Ийм сайхан агард бол цэц тэнгэр амьсгалж байна да. Гоё юм байна. Warren Falls-ын хүрхрээгээ үзчихэд буугаад явж байна. Одоо чи Берген рүү явж байна. Ер нь бол Ослогоос Берген явах замд 2 замаар явдаг юм байна. Е16 гэдэг замаар явах юм бол дэлхийн хамгийн урт түнэлээр дайрж явна. Е7 гэдэг замаар явах юм бол энэ Warren Falls-ын хүрхрээг үзэн шүү. Үзэгчтэй. Тэгээ та бүхэн Норвегт ирээд
Осло үзчээ тэгээ Берген рүү явах юм бол энэ хоёр замыг аль нэгийг сонгороо. За энэ өстө гайхамшигтай том нуур байна. Энэ өстө хадан хавцал одоо ер нь бол ийм маш сайхан үзэсгэлэнтэй юм байгальтай газар байна. Энэ бол ер нь нэг Швейцарын одоо улсын дунд байдаг том нууруудын санагдуулахаар ийм сайхан байгальтай газар байна. Ер нь бол аялал жуулчлалд маш сайн өгсөн байна. Энүүгээр ер нь нөгөө аяллаа машинтай хүмүүсийг аялдаг юм байна. Зарим нь болохоор чиргүүлээд чирцэн, зарим нь болохоор яг ингээд аяллаа ийм зориултын машинтай ингээд аялдаг юм байна. Одоо энд харагдаж байгаа энэ зогсоол бол яг нөгөө нэг аяллаа машин зориулсан зориултын зогсоол шүү дээ. Хурж ирээ зогсоод нөгөө нэг тогондоо машина залгаад тэгээд нөгөө нойлынхоо системээ холбоод тэгээд нөгөө цэвэр ус мусаа ингээд бас холбочдөг. Тэгээд яг энэ зогсоол дээр ирээд зогссон үедээ аялагчид ус мусанд ороод хоолундаа хийж идээд нөгөө машиндаа хөрөмтлөгдсөн бохир мохироо асгаад тэгээд ингээд цаашаа аяллаа үргэлжлүүлдэг. Ер нь бол энэ зогсоол бас Америкт их давуу хөгжсөн байдаг. Энэ зогсоол бол нэг 20-40 доллар авдаг юм байлээ хоногт. Тэгэл одоо энд чинь баг хэдэн машин зогсож байна баг хэдэн зуун машин зогсож байгаа шүү. Сая бас бидний хоол идсэн газар бас ийм их олон кемпүүдийн зогсоолтой байсан шүү дээ. За тэгээд цаашаа явцгаая. Одоо нэг цаг гараа яваад бид нэр Берген дээр очих гэж байна. Тэгээд цаашаа явцгаая. Доктор тойрог хийсэн шүү дээ. Аа, энэ стайл амар юм. За бид нар буцартаа бол ийш юм. Сая энэ Е7-оос Е16 руугаа нийлж байгаа хэсэгдэр түнэл дотор бүр юм рон пойнт үе тойрог хийсэн байна шүү дээ. Энэ тойргийг ч нэг кольцоол гэдэг Польшоор те. За тойрог те кольцоо. Юун дээр бол Францууд бол гомпо гэдэг байна. За энэ сайхан бүр байна да. Харден Гербруа гэдэг бүр юм байна шүү дээ. 1380 метр гэж юм. Харден Гербруа гэдэг. Бас үг мөг нь хэлэхэд хэцүү юм байна шүү. Харден Гербруа. За бас л дүүжин сталаг бүр шүү. 1380 гэдэг чинь километр 400 юм байна шүү дээ. Ястаа бүр солиотой бүр юм шүү дээ. Энд чи бол сая харагдаад зүгээр мөн үү? Мөн. Шууд эндээ хүргэнтэй юм шүү дээ. За анхудаа ирж байгаа болохоор энэ том нуурын нэрийг бас мэдэхгүй байна. За ямар ч байсан одоо нэг Лаврелийн түнэл буюу дэлхийн хамгийн урт түнэлтэй холбогдсон бүр юм байна шүү дээ. Бүрч. Намрын өдрөл бүтэнд айчтэн ирдэ айны шовод лэштэн олсын дэгор цаштэн отто широн вара цонхи тошта сэтгэл хөдлөн бодолд дурсан штадраа нэгэн намрыг